Улсын хурлын 49-р тойрогт арчилсан намаас нэр дэвшигч зоригт өнөөдөр Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэд сонгогчдод уулзлаа. Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэд хөнгөлөлтөө тарифаар тог цахилгаанаа хэрэглэж, хүүхэд багчууд нь цэцэрлэг сургуульд бүрэн хамрагдаж, гудамж зам нь гэрэлтүүлэхтэй болсон бодит ажлыг хийсэн арчилсан намын нэр дэвшигчтэй дэмжиж байна. Сэтгэл байвал мөнгөтэй ч мөнгөгүйч байсан сэтгэлээрээ хийжтэй юм байна имийг. Сайхан байдаг юм байна. Гудамжаараа явж хаад ямар байлаа манай гудамжийн хорооны хог 10 явуултаар аманда маас хийгээд 100 явуултаар хөдөөгөө ороогоо явж ирсэн штэ. Түүхэндээ 90 жил хийгээгүй ажлыг 4 жил хийсэн. Хөгшчүүд биднүүд шөнийн таг үүсгэхээр юм аяд өгчээ. Энэ хүний хийж байгаа хөтэй штэ. Хизээ тийм байсан. Биднүүд тийм байгаагүй штэ. Бүр чин үнээсээ баян энэ дархи яваач нь харанхуй гудамжтай хагарахаа залтаад байсан. Одоо бол заман зузаан өргөн хаанаас хаа хүрсэн засмлаар биднүүд явна үнээс яхан байгаа юм. Тэгтээ энэ хоёр хүүхдийг дэмжихгүй байхын арга байхгүй. Зориг цайд энэ хоёр бол ер нь эрэлт хэрэгцээ нь өгүүлэгдэж байсан бүтээгдэхүүн одоо яг хэрэглээд болоод байгаатай адилхан энэ түмэн бидний аргагүй л түшээ болохоос солихын аргагүй одоо моргиж байдаг бол энэ улс л энэ. Хүний үгэнд туурдахгүй энэ хоёр хүнийгээ цөмөрөө дэмжийа. Тэгээд бид ялнаа. Бид энэ хоёр хүнийхээ төлөө бүгд л нэг ийм дугуйл зурцгтал гараад ирнэ. Тэгээ олоодаа болъё. Энэ улсуудаа дэмжиж хамгийн гол нь энэ хоёр хүн маань эргээд бид нартай үлдэцтэй юм шүү. Эргээд үлдснээ хийх юм шүү, гүйцэх юм шүү гэдгийг нэг сайхан уухалаад одоо баяр хүргэе да. Хийсэн ажилтай, хэлэх хүүхдээ тулахтай төрийн түшээгээ сонгож, бүрийн хөтөлбөр бүрийнх нь үр шимийг хүртэн гэдэгтээ иргэд итгэлтэй байна. Энэ итгэлийг нь ч тааж, ажиллагаа нэр дэвшигч амлаж байна. Энэ хороолд өнгөрсөн 4 жил бас арчилсан намын зүгээс асар их ажил хийсэн байна. Иргэд ам их сайтай байгаа. Хийх ажлууд бол их байна. Энэ бол одоо үерийн уус зайлуулах хоолой, дутуу гудамжуудаа гэрэлтүүлэх, хүчтэл унж байгаа газар эрчим хүчний олон байна. Огт цахилгаангүй айлууд байна. Газрын маргаантай газрын зөвшөөрлгүй айлууд олон байна. Сургууль цэцэрлэгийн хөрөлцөөг бас анхаарах хэрэгтэй юм байна. Энэ асуудлууд дээр одоо бид нар арчилсан намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд анхаарч ажилланаа. Энэхүү улсын хурлын сонгуулийн 49-р тойргийн иргэд сонгогчид дуу нэгтээ арчилсан намаас нэр дэвшигч зоригтыг багийнхныханд хамт уухаалan дэмцээр байна.